За одоо бүгдээрээ fried chicken соусаар хамталсан дахианы мөч. Дээрээс нь бүгдээрээ норм дээр шарцгаая. За амтны хувьд гэх юм бол яаж хийвэл бидэрт амархан болох вэ? Мөн дээрээс нь үедээ дахианы мөч маань ийм цул гуйуд одоо цул махнууд ихтэй. Энийг бүгдээрээ гой задлаад дэлгэчээ. Дэлгэснийхээ дараа сүмсээрээ амтлаад гой нормон дээр гой шараа. Тэгэх юм бол нэг хугацааны хувьд хамаагүй амархан болохоос гадна дундаа нэг улаан шүүс аваад идэг штеп. Тэр шүүс нь байхгүй. Ерөөдөө яг гой амт маань бүх маханд маш шингэж өгнө гэсэн. Ингээд дэлгэж. За дахианыхаа мөчийг бүгдээ ингээ гой дэлгээд одоо бэлэн болгоцсон байна. Энийг бол нэг амархан болгохын тулд ингэж байгаа штэ. Тэр нь болохоор үнсэн дээр болохын тулд. За хамгийн гол орцвол мэдээж fried chicken соусаараа амтлаад нэг 20 минут орчим гоё дараа тавьчих. Тэгээд ирэхлээр маханд маань үндсэн сүмс маань гоё маш их амттай болно. За тэгхийн тулд бүгдээрээ гоё базаад хөргөчөндөө нэг 20 минут орчим хатгалаад тэгээд сайхан грил дээр үнсэн дээрээ болгоно. За fried chicken соусаараа хамталсан дахианы мөч ингээ гоё дэлгээд амтын нөгөөд нэг 20 минут амраацсан бол одоо бүгдээ гоё ингээд үнсэн дээр гоё шараад өгнө. Гадна талын хайрцагтай хэсгийг төрүүлж тавих юм бол яг нөгөө crispy болохоос гадна бас амтаа алдахгүй, шүүсээ алдахгүй бас нэг сайн давуу талтай байдаг. За ингээд бүгдийг нь дэлгээд За бүгдээ нөгөө fried chicken соусаараа амталсан дахианыхаа мөчийг гой гадаа гэрэлээ шарж байгаа бол одоо бүгдээ суурьудын хийцгээ. За суурьнд маань болоод суурь гэдэг маань яг үндсэн дахианы маань мөчний маань гой хачир гэсэн үг шүү. За үндсэн суурь хачирндаа болоод ингээд 5 төрлийн зүйлийг ашиглаж байгаа. Энэ амтд гой яган брокколи, хулуу, мөг, ивэр чинжүү. За дээрээс нь шинцаа хийж өгнө. За шинцаагаа хамгийн түрүүлээд гоё тосондоо гоё шараад үндсэн тосондоо гоё амтын өгч. Тэхийн тулд нэг хэлбэрийн хувьд нэг нэмэх байх тоолно. За fried chicken дээр бол бас нэг зүйлийг нэмж байгаа тэрний юу гэхээр гоё cheese. Cheeseтэй дахианы гоё мөч байх нь. За яган брокколигоо бэлдээд халуусанд гой шалдаж байна. Бусдыг 2 минут 30 секунд байх. Тэргээд болчихно гэсэн. За тэр хоорондоо гой холуу болон бэвэр чинжүү шинцаа мөөгээ гой хуураад багсгийн догбуугийг хийгээд гой чизтэй байх юм байна. За дээр нь баг зэргийн fried chicken соуснаас амтлагаан дээр жоохон хийгээд жоохон гүнжтэн тос.
За давс. За мах маань маш гоё болсон байна. Гэрэлдээд бүр утааны хамт ороод өнгөн ч гэсэн бүр үнэхээр гоё болсон байна. За одоо бүгдээрээ дотор байгаа хачин дээрээ гоё шийцгий. За дахины махныхаа хачин дээр бага зэргийн гоё тийм амтын нэмэх зорилгоор мелон буюу амтад гуаг чимгэл маягаар бага зэргийн тавьчих. За дахины махаа гоё гэрэлдэж болгосон махаа бэлэн болгоод за ингээд гоё тойруулаад ингээд тавьчихна. За яг гэрийн нөхцөлд болоод манайха шарх шүүгэнд хийгээд идчих бас болно. За ингээд. За өнөөдрийн хувьд fried chicken соусаар хамталсан дахины мөч. За мөчийг бол гоё гэрэлдэж шараад гэрийн нөхцөл болоод бид шарх шүүгэнд хийчих болно. За ачирны хувьд хэм бас сонголттой мөн дээрээс нь гоё дунд нь гоё фри буюу гоё бяцлаг тавьж өгсөн. Тэгээ дээрээс нь догбуугийн хулуу, мөг, ягаан брокколигоор гоё хачирч өглөө. За та бүхэн яг хийж байгаа жорыг бүгдээрээ үзээд гоё гэртээ туршиж хийж үзсгээрэй. Наа гоё юм байна. Чизэн дээр гоё дөрөд. Саха.